2016 оноос 2024 онд Merit-ийн анхны төслийг Монгол улсад хэрэгжүүлэхдээ хариуцлагатай уулуурхаан салбарын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр ажилласан юм а. Эдүгээ 2 дахь Merit төсөл нь төрийн албаны зөвлөл, засгийн газрын хэрэг эрхлэх газар, хүний эрхийн комисс, гендерийн эрх шийдлийг хангах комисс зэрэг гол байгууллагуудтай хамтран төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн чиглэлээр ёс зүйн чиглэлээр хэрэгжихээр бид нэр бэлэн байдлаа хангасан байгаа. Канада улсын зүгээс Монголын төрийн албаны шинжилэлд онцгойлон анхаарал хандуулж байгаа. 3 дахь удаагийн төслөө хэрэгжүүлж байна. Нийтдээ 36 сая долларыг төрийн албаны шинжилэлд зориулж байна. Монголын төрийн албанд урт хугацаанд үр нөлөөтэй ажлууд хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Хүний эрхэд суурилсан нөгөө инклюзив буюу одоо оролцоонд тулгуурласан, за дээрэс нь одоо гендерийн тэгш байдлыг хангасан байдлаар одоо альва бодлого хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийг шаарддаг. За энэ бодлого хөтөлбөрийг одоо хэрэгжүүлэхэд манай улсууд бол маш одоо хэрэгтэй оновчтой техникийн тусалцаа үзүүлсэн төсөл гэж харж байгаа. Энэ чиглэлд Канада улс бол одоо дэлхийд тэргүүлдэг орн. Энэ хүрээндээ бол одоо өөрийнхөө туршлагыг Монгол улсад хуваалцаж төслийн техникийн ажилтнууд бол мэрэгжлийн зөвлөхүүдийг авчирч манай төрийн албаныханд бас сургалт зохион байгуулна. Одоо олон үе шаттай энэ ажлууд явагдах юм байна. Цаашлаад одоо зөвхөн 6 аймаг гэхгүйгээр бусад одоо энэ аймаг сумдын төрийн албаны нөхцөл байдлыг сайжруулах, төрийн албан архитект чадваржуулахад үнэтэй хөв нэмэр оруулна гэж итгэж байна. Засгийн газрын агентлагт бол өрсөлдөөд хүмүүс орох гээд байдаг. Гэтэл бид одоо аймагт бол өрөөд одоо хүн ирдэггүй юм одоо нөхцөл байдлууд бас байна гэж. Энэ төсөл 5 жилийн хугацаанд хэрэгжээд дуусснаа Монгол улсын төрийн албанд бол хэд хэдэн маш гоо шинжилгээний одоо соёолоор үлдэнэ гэж бас их найдаж байгаа. Тэгээд мэдээлэл хэлүүлээ багаараа хамт үздэг. Баярлалаа. Merit багийн өмнөөс бол бид бүх чадлаараа Монгол улсын төрийн албаны амжилтын төлөө ажиллана гэдгээ амлаж байна. Тэгээд та нарын мөрөөдөл болсон дэлхийд одоо топ 3-т жагсах тэр ирээдүйн асын харын төлөө ажиллая. Тэгээд бидэнд итгэл үзүүлсэн маш их баярлалаа.